Дөрөвдөр үйлрлийн нөөтийн буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. Сайн бацхан өрхөн үзэгчтэй Ice Global телевизийн мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Мөнх Баяр ажиллаж байна. 5 дугаар цахилгаан станцын газар шорооны ажил энэ сарын 15-наас эхэлнэ. Энэ 65 жил хураасан үнсийг зөөх ажил хийгдэнэ. Хүчит шонхор зах дээр хоньны ууц 300-аас 800 мянган төгрөгийн хооронд худалд дадлагдаж байна. Энд чинь хүн бараг авч дийлэхгүй шүү дээ. Богдхан уулын дахин цаазад газарт иргэд аж ахуй нэгжийн стандартын бус хашааг буулгаж байна. Зуршил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээгээд одоо ажиллаж байна. Цас ба цэцэг Оросын цаг агаар гинтийн бэлэг барьлаа. Хүүхдүүд баярлаад л, би ч баярлаад л. Улаан үдийн жүжигчин Монголд тоглох Анна Каренина жүжигийн гол дүрд тоглоно. Үнэхээр сэтгэл тогтлуулсан туршлага болно. 5 дугаар цахилгаан станцын газар шорооны ажил энэ сарын 15-наас эхлэх гэж байна. Станцыг 2.5 жилийн хугацаанд төр хувийн хэвшлийн түвшлээр барина. Инхдээ орчин үеийн дэвшилтэд технологиор барьж байгуулах гэж байна. Ерөнхий сайд Зандан Шатар төслийн үйл явцтай газар дээр нь танилцлаа. Одоо бидний энэ байгаа зогсож байгаа. Дулааны 5 дугаар цахилгаан станцыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар Дэц 2 станцын үнсэн сангийн талбайд барих гэж байна. Үүний тулд эхний ээлжинд 1961 он буюу Дэц 2 станц ажиллаж эхэлснээс хойш 65 жилийн турш хуримтлагдсан үнсийг зайлуулна. Үүний дараа 4 дугаар сард барилгын ажил өрнөн гэлээ. 600 м ийм үнсэн сан байгаа одоо энэ газар дээр бидний зогсож байгаа. Тэр энэ үнсэн санг бид нар нийслэлийн орчмын ухагдсан карьертай газар зөөх ажлыг энэ 2 сарын 15-наас эхлүүлэхээр ингээд бэлтгэл ажил хийж байгаа. Одоо энэ өрөмтлөгийн машинууд ирсэн нөгөө доошоох өрөмтлгүүдийг хийж хэдэн метр бид нар ухах вэ гэдэг эдгээр нөгөө юуны куб метрийн хэмжээ гаргах гэж байгаа. Инженер геологи ажлууд хийгдэнэ. За яг албан ёсоор барилгын ажил бол энэ оны 4 дугаар сарын 21-ний өдөр эхэлнэ. За 7 сарын 22-нд гэхэд зуухны угсралтын ажил эхэлнэ. За энэ оны 12 сарын 21 гэхэд турбин генераторын угсралтын ажил хийгдэнэ. Турбин генератор захиалсан юм. Захиалцсан. Турбин генератор 100 гэсэн 300 тоноглолын захиалга хийгдсэн байгаа. Турбин генератор шуулагч болж байгаа. Зуухад тэг зүүн сайхгүй. Багнуурын нүсэд яаж татах вэ? Хамгийн сүүлийн үеийн шаталтад технологитой зуух. Одоо энэ яндангийн өндөр нь ч гэсэн бага байгаа. Манай энэ тест дүрийн яндангийн өндөр 250 байхад энэнийх 180, 150 орчим байгаа. Өөрөөр хэлбэл шатлалтын таны хэлж байгаа яг зөв байхгүй юу? Вагон гисгэрчээр нүүрсэрнэ. Багнуур шивэова бөөрөлжөтийн нүрсийг холигчтой. Тэгэхээр тийм хүндрэл бол харьцангуй гайгүй. Бүрэн шаталтай учраас өөрөө шиг гэн капцел өндөртэй. Тэгээ утаа багтаа. Бөөрөлжөттэй адилхан. Тэгээ бидний төлөвлөгөө бол 27 оны 11 сарын 15-нд зуух турбины туршилтаа эхлүүлээд 28 оны цагаан сарын үеэр төслийн 1-р блок тэгээд 5 сард төслийн 2-р блок эндээс үйлдвэрлэгдэж гарах дулаан цахилгааныг цааш нь өргөтгөн дамжуулах юм а эрчим хүчний яам энэ 26 27 онуудад нэмж угсарна гэдэг ийм үүрэгтэй тийм ээ. Тооцоолоо саяхгүй төрөд төрж байгаа машин туршлагууд гэдэг чинь. Одоо тэгээд энэ дөрөв улс төрийн оруулахгүй шууд тухаал явуулах юм байна. Дулааны 5 дугаар станц нь 300 мегаватт захилгаан, 340 гигакал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Ашиглалтад орсноор 100 мянга орчим айл өрхийг захилгаанаар, 40 мянган айлыг дулаанаар хангана. Үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 90%-ийг төвийн шүлжээнд нийлүүлж, үлдсэн 10%-ийг нь станцын дотоод хэрэглээнд зарцуулах юм. Энэхүү станц нь усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлтийн систем, хаягдал усаа буцааж ашиглах технологи бүхий байгаль орчинд ээлтэй шийдэлтэй. Нийт өртөг зардал нь 658.5 сая доллар. Хөрөнгө оруулалтын 80%-ийг хувийн хэвшил, 20%-ийг нийслэл хариуцна. Махны үн огцом нэмэгдснээс энэ жил айл өрх бүр хоньны ууц тавих боломжгүй болсноо ярьж байна. Тэгвэл заавал ууц тавих ёстой юу? Судлаачийн байр суурийг хөрөхийн зэрэгцээ хоньны ууц өхрийн өвчүү ямар үнэтэй байгааг хүчит шонхор захаас суралцлаа. Монгол түмний уламжилт баяр цагаан сар болоход хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Сар шинийн баярын ширээний хамгийн хүндтэй гол эдэн хоньны ууц байдаг. Тухайн жилийн онг насны хишиг буйныг тогтоодог гэдэг утгаараа айл өрх бүр хоньны ууц тавихыг эрхэмлэдэг. Харин энэ жил махны үн өссөнөөс ууц тавихад хүндрэлтэй болсныг хүмүүс ярьж байна. Хүчит шонхор зах дээрх үн ханш ямар байна вэ?
Ер нь ууцны үн шинэ жил энэ ямар шүү үнэтэй байна? Одоо Жил ер нь уг нь гайгүй байсан. Ер нь үнэтэй л байх шиг шүү дээ. Янз бүр л байна да ер нь. жишээ нь тухайлбал одоо хэдээс хэд орчим байгаа бол За ер нь доотлол нь ер нь 350-аас л дээш нэ. хэд үлдэлтэй шиг юм. 800 гэж байна. Энэ ууцны үн шинэ жил ер нь ямар шүү байна? Тэгээд гайгүй л ах шиг шүү. Зарим нь жоохон өндөр л ах шиг шүү дээ. Ер нь бол хэдээс хэдийн оронд байгаа бол Манайхан 300 гастг дээш нэг 500 орно. энэ өвчүүний үн шинэ ямар шүү байна? Одоо би бол 2500-аас 21 орнд орсон. 2500-аас 21 орнд. 21 мянган килограмм нь. Ийхүү хүчит шанхар худалдааны төвд хоньны ууц том жижигээс хамаарч 300 мянгаас 800 мянган төгрөгийн хооронд хэлбэлцэж байна. Харин өхрийн өвчүү 1 кг нь 20500-аас 21 мянган төгрөгийн үнэтэй байна. Хүмүүсийн ярьснаар өнгөрсөн жил хоньны ууц өхрийн өвчүүний үн өнөөдрийнхөөс арай хямдхан байжээ. 600-аас 800-ийн хооронд ууц аваад хавь гэдэг хэцүү л хүндэл тусаа шүү дээ. Тэгээ хамаг юмных нь үн нэмэгдчихлээ шүү дээ. 30 өхрийн махал хэлбэл 30 төгрөг байна. 30 мянган төгрөг болсон шүү дээ. Ер нь үнэхээр үнэтэй ах шиг байна энэ ууцны үн. Тэг янз янз л айгу том жижигээсээ л болж ах шиг байна шүү дээ. Ер нь өнгөрсөн жилийнхээс үнэний өсөлт ихтэй байна. Ихтэй байна. Тийм хэд зэрэг нэмэгдсэн байна. Ер нь их нэмэгдсэн л шүү дээ. Түрүү жилчүүдээ харин гайгүй авч ирсэн шиг л санаж шүү дээ. Сүүлийн жилүүдэд бусдын дараа орохгүй их үзэл давмгаалж бараг айл болгон хоньны ууцтайгаа явдал илбэгшсэн. Ууцтай явах энэхүү уламжил өмнө нь ямар байсныг судлаачаас тодорхойллоо. Яг уу монголчууд бол энэ цагаан сарын ширээн дээр бол одоо яг аргагүй уус тавьж байсан бол байж юм тийм үү. Гэхдээ заавал уус тавих хэрэгтэй. Уус тавихгүй бол цагаан сар биш гэсэн юм байхгүй. Энэ бол илүү хүндэтлийн агуулгатай байх уус тавих нь бол тийм учраас ахмад наснууд төрийн эдээ шүүсэн ч юм уу тийм уус тавьчдаг. Тэгээд залуучуудын мөсгөл одоо боломж олцоо нь юу вэ те? Одоо арай мах шүүсээ үзээр уус ихэхгүйгээр ингээд нөгөө хүндэтлийн махнууд байгаа шүү дээ тийм ээ. Тэрийгэ чанаад ингээд тавьчдаг, ёс хийчдэг юм л байсан ба. Одоо бол тэрний хэлбэр ч бас үргэлжлэл явж л байна л да. Гэхдээ сүүлийн үед монголчууд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ууц тавих нь багасч гол төлөв бүхэл мах чанаж баярын ширээгээ застдаг болсныг түүхч онцолж байна. Сар шинийн баяр нь ямар нэгэн 100 цэнгэл төдий баяр биш. Монгол төмний өн эртний эв нэгдэл үндэсний уламжлалыг илтгэсэн төр ёсны баяр гэдгийг тэрээр санууллаа. Чанчуудаарч Баттарч, Евгений Павлов, Бүрсүрэн Марлма, Ice Global. Улаанбаатар хотод энэ сарын 2-ны өдрийн байдлаар гол нэрийн зарим барааны үн өмнөх сараас 2.1%, өмнөх 7 хоногоос 1.2%-аар тус тус нэмэгджээ. Тодорхойлбол хоньны мах 1 кг нь 18,919 төгрөг болж 70 төгрөгөөр, үхрийн мах 24,254 төгрөг болж 82 төгрөгөөр тус тус өсжээ. Харин ямааны мах өмнөх 7 хоногийн адил 14,820 төгрөгийн үнэтэй байна. Аймгийн төвүүдэд мөн махны үн өссөн байна. Тодорхойлбол хоньны мах 1 кг нь 16,191 төгрөг болж 186 төгрөгөөр, үхрийн мах 21,728 төгрөг болж 659 төгрөгөөр, ямааны мах 13,657 төгрөг болж 110 төгрөгөөр тус тус өсжээ. Ирэх үзэгчдээ та бүхэнд цоо хөрмийн мэдээг хүргье. Улаанбаатар өвчний 23 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдварын тоо 14,075-д хүрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 10 нь нийслэлд, 13 нь орон нутагт гарчээ. Халдвар төвчин судлалын үндэсний төв болон аймгийн эмнэлэгт 58 хүн хэвтэн эмчилүүлж байгаагаас нэг хүнд 5 хүн байна. Манай улсад ашиглаж буй товлын вакцинд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан баталгаа өгч байна. Учир нь За Нобелийн хүүхдийн сангийн хувьд Дани улсын Копенгаген хот дахь ханган нийлүүлэлтийн төв байгууллагаараа дамжуулаад дэлхийн 140 гаруй улсын товлын дархлаажуулалтын вакцины худалдан авалт түгээлтийг хариуцаж ажилладаг. За үүний нэг нь бол Монгол улс байгаа. За манай улсын хувьд 2008 оноос хойш товлын бүх вакцина Нобелийн хүүхдийн сангаар дамжуулан худалдаж авч байна. Улаанбаатархны дархлаажуулалтад хэрэглэж буй вакциныг нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн вакцины ханган нийлүүлэх төвөөр дамжуулан худалдан авсан бөгөөд Энэтхэг улсын Серум институтад үйлдвэрлэжээ. Милан Кортина 2026 өвлийн 25 дугаар Олимпиад 7-нд нээлттэй хийгч тэмцээн өнөөдрөөс цанын спортын төрлөөр эхэлж байна. Мөн кёрлинг, хоккейн төрлүүд Олимпийн нээлтээс өмнө эхэлж хаалтын нөхцөл хүртэл үргэлжилнэ. Тус Олимпиад манай улсаас 3 тамирчин оролцож байгаагаас цанын спортын төрөлд өрсөлдсөн. Тэд 10-16-нд оролцоно.
Баянгол дүүрэгт айлын байшингийн вакуум цонхыг эвдэн нэвтрэн орж Samsung маркийн гар утас, мөнгөн аяга, улаан толгойтой чулуун хөөрөг, хөөргөний толгой, цагаан өнгийн металл бөгж зэргийг хулгайлсан явдал гарлаа. Орон байрны хулгайн гэмтэрэг он гарснаас хойш 214 бүртгэгджээ. Байгууллагын аль биесны сайтыг дуурайлахын хуурамчаар үлдэж бусдыг залилсан явдал гарлаа. Facebook-ээр KFC гээд хайгаад сэрчгээр орсон. Ах юмнуудаа бараануудаа харж байгаа. Захиалаад хүүлхийгээ баталгааж болох гэдэг үнийн дүнтэйгээ гараад ирсэн. Дараа нь хүүлхийг хийчихэд байж байгаа нөгөө хүн чинь банкныхаа юуг шалгаж тэгээд аппликейшн руу орсон чинь шууд миний данснаас 3 сая 500 мянган төгрөг тэр данс руу саний захиалах гэсэн он сар цагтаагаа шууд зарлахтаад гарсан. Хоол бараа бүтээгдэхүүний онлайн захиалга хийхдээ сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Бүрээд улсын Сэлэнгийн аймагт онцгой нэгэн ёслол боллоо. 2 дугаар сарын 4-ний энэ өдөр хаврын уур орж амьдралын эрч хүчтэй дахин сэргэдэг өдрөг юм. Тиймээс сүмхийдэд урт нас удаан жаргалын бэлэгдэл цагаан өвгөнд хүндэтгэл үзүүлж тусгай ёслол үлджээ. Энэ өдөр эрүүл мэндийн төлөв залбирч гэр бүлийн амар амгалан сайн сайхан байхыг хүсэж шинэ ажил эхлүүлж буй бол өрөөл өргөх хэрэгтэй гин. Москва хот цаасанд дарагдж Сочид хаврын цэцэгс ердийнхөөс эрт дэлгэржээ. Оросын цаг агаар энхүү гинти бэлэг барьсаар байна. Оросын өвлийн онцлогийг дараах сурчлагаар хүргье. Оросын өвөл хүмүүсийг гайхшруулсаар л байна. Саяхан Камчаткад асар их зас орж, уул овоо шиг засан шуурганы бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр тархсан. Орон нутгийн иргэд машин байшингаа заснаас малтаж гаргах хэрэгтэй болжээ. Харин үүний өмнөхөн Оросын нийслэлч мөн их засанд дарагдсан байна. 1-р сарын сүүл 2-р сарын эхээр Москва хотод цаг агаар хэвийн бус байж, Оросын засны хэмжээ болон хүйтний ирчээрээ дээд амжилт тогтоожээ. Гэвч Москва хотын зарим нэг Оросын суугчдад огтхонч төвөг болсонгүй. Үйл ийм л байх ёстой гэж бодож байна. Яг зөв. Хүүхдүүд баярлаад л, би ч баярлаад л, нойтон байгаа нь хамаагүй. Тэнийг тул тоохгүй. Ийм их засанд баярлахгүй байгаа цорын ганц хүмүүс нь нийтийн аж ахуйн ажилтнууд юм. Тэд хоногийн турш тасралтгүй ажиллана. Зам, явган хүний зам, хашаа хорооноос засыг цэвэрлэж, халдиргаа гулгаанаас хамгаалах бодис затсан. Цас зохистол энэ ажиллагаа хэд хэдэн удаа давтагдана. Мөн замын цагдаа нарч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Ийм өдрүүдэд ослын тоо эрс нэмэгдэж, төгжрөлж ихсдэг. Гэсэн ч Мананбаатар Димитри шиг өөдрөг хүмүүс энд огтхонч санаа зовдгүй. Би ажилдаа алхаж очдог учраас надад хамаагүй дээ. Харин Димитри шиг алхтгүй хүмүүс метро ашигладаг. Энэ төрлийн тээврийн хэрэгсэлд цаг агаар бараг нөлөөлдөггүй. Москва хотод өвөл удааширч байхад Оросын өмнөд хэсгийн Сочи хотод огт өөр дүр зураг ажиглагдаж байна. Тэнд хаврын цэцгээс ердийнхөөс бараг 1 сарын өмнө дэлгэрчээ. Сүүлийн 15 жилд хамгийн эрт цэцгэлж байгаа тохиолдол энэ. Ер нь Мимоза 2 дугаар сарын сүүл 3 дугаар сарын эхээр цэцгэлдэг. 3 дугаар сарын 8-нд энэ цэцгийг бэлгэлдэг гэдгийг бид бүгд мэдэн шүү дээ. Энэ өвөл Сочийн оршин суугчид жуулчдыг зөвхөн Мимоза төдийгүй Химанант, Магония, Праротия, Цикламен, Далан хальс, мөн мэдээж яргуу зэрэг олон чимэн ургамал баясгаж байна. Уур амьсгалын дэлхийн өөрчлөлт энэ өвөл Оросын бараг бүх бус нутгийн иргэдэд мэдрэгдлээ. Харин манай Монголд та бүхэн сонин содон зүйл ажигласан уу? Сергей Тучков, Оч Сансар, Нарантуя, Баасан сүрэн Iced Global Арабтлын агентлагийн материалын дагуу бэлтгэлээ. Богдхан ууланд барьсан стандартын бус хашаанд зэрлэг ан амьтад тэр дундаа сүлбэгдэж өөхөх аюул байнга гарч байна. Тиймээс стандартын бус хашааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалтын захиргаанаас буулгах арга хэмжээг авч эхэллээ. Хангуул дүүргийн 23 дугаар хороо нүхтийн амны хязгаарлалтын бүсэд AGGS компани барьсан стандартын бус хашааг уулнаас буусан буугад авах гээд гэмтэж шархаад алгүй өгчээ. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалтын захиргаанаас тус байгууллагын хашааг буулган зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар уг үйлдэлтэй холбогдуулан нүхтийн аманд уулын ингэрт баригдсан ойролцоогоор 1000 м урт стандартын бус хашааг албадан буулгаад байна. За тусгай хамгаалалтаа газар дээр зэрлэг амтан гэмтсэн одоо буугах гөрөөс гэмтсэн эндсэн тохиолдол бол сая өнгөрсөн амралтын өдрүүд бүртгэлээ. Тэгээд энэ дээр хамгаалалтын захиргаанаас бол газар дээр нь ажиллаж одоо тэр иргэний оруулсан мэдээллийн дагуу ажилласан байгаа. За яг энэ буугын эндсэн гэмтсэн асуудлаар бол зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээгээд одоо ажиллаж байна.
Тусгай хамгаалалттай газарт зэрлэг амьтан эндсэн тохиолдолд экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тооцоох хуулийн зохицуулалттай мөн дэглэм горим зөрчсөн буюу хашааны стандартыг мөрдөж ажиллаагүй аж ахуйн нэгжид тодорхой хэмжээний торгууль шийтгэл оноодог байна. Харин цаашид уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр тодорхой тандалт судалгаа дүгнэлт шинжилгээ хийж ажиллах шаардлагатайг онцоллоо. За ер нь цаашдаа ийм хүн нөхцөл байдлыг энэ яах вэ, хэрэггүй гэдэг асуудал дээр хамгаалалтын зархаа одоо энэ дэр мониторинг хийх дүн шинжилгээ хийх. За энэ экологийн гарц, экологийн одоо коридорын асуудлыг одоо дэвшүүлэх тийм ээ. За мөн одоо энэ суурьшил үүссэн байгаа хэсгүүд рүү орж байгаа амьтдын нүүдлийн замуудыг хэрхэн чөлөөлөх үү гэдэг ажил дээр бол хамгаалалтын зархаа төвлөрж ажиллаж байна. Мөн уг асуудалтай холбогдуулан салбар яамнаас цаашид зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг биелүүлэхгүй байгаа иргэн аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг цуслах хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдээд байна. Стандартын бус хашааны улмаас 2018 оноос хойш 17 буг энджээ. Үүнээс 15 нь Улаанбаатар хотын ногоон бүсэд, 2 нь Богдхан уулын дархан цаст газрын бүсэд гарчээ. Жаншивтэрч Баттэрч, Евгений Павлов, Пүрсрүм Марлма, Гамбат Баасан сүрэн Аист Глобал. Улаанбаатар хотын Орсын драмын театрын жүжигчин Алена Байбардина Анна Каренина жүжигийн Аннагийн дүрийг бүтээхээр болжээ. Гэхдээ төрөлх театрын тайзнаа бус Монголын үзэгчдийн өмнө тоглох гэж байна. Энэхүү чухал ажлын тоглолтын талаар дараах сурчлагаа хүргье. Брэдийн гавьяа жүжигчин Алена Байбородинагийн хувьд Монголын уран бүтээлчдтэй хамтран ажиллаж байгаа анхны тохиолдол энэ болж байна. Тэрээр Бестужевийн нэрэмжит Оросын драмын театрыг ганцаараа төлөөлөн тоглох юм. Туршлагатай жүжигчин өмнө нь Достоевскийн бүтээлээс сэтвэлсэн жүжигт Дуньягийн дүр, Островскийн зохиолд Глафира Глумовагийн дүрийг амжилттай бүтээж байжээ. Харин энэ удаа Анна Каренина жүжигийн Анна бүсгүйн дүрийг Монголын үзэгчдийн өмнө амлиулах гэж байна. Үнэхээр сэтгэл тогтлуулсан туршлага болно. Эний зэрэгцээ үнэхээр сонирхолтой санагдаж байна. Би орос хэлээр тоглоно гэж найдаж байгаа ч монгол хэлээр ч гэсэн хідэн үг хэллэг сурахад бэлэн байна. Үнэхээр гайхалтай хамт олонтой, залуу, эрч хүчтэй, авьяаслаг жүжигчдтэй, Аннагийн дүрэгч үзэсгэлэнтэй жүжигчин бүтээж байгаа. Тиймээс тэдэнтэй энэ зэрэгцэн тоглохыг хичээндээ. Бестужевийн нэрэмжит Орос улсын драмын театр болон Монгол улсын драмын эрдмийн театр хооронд хамтын ажиллагааны санамж жижиг байгуулсан. Энийн хүрээнд Анна Каренина жүжигийг Улаанбаатар хотод тоглохоос гадна Брэдийн үзэгчдэд ч гэсэн танилцуулах юм а. Энэ төсөл хоёр тал хоёуланд нь чухал ач холбогдолтой. Бид Монголтой найрсаг харилцаагаа улам бэхжүүлэх ёстой юм. Урлагт хэл хязгаар үгүй. Брэд ба Монголын соёлын хамтын ажиллагаа илүү нэгт байх ёстой. Лев Толстойн сонгодог зохиолоос сэтвэлсэн Анна Каренина жүжигийг 2 дугаар сарын 11, 12, 13-нд 19 цагаас 14, 15-нд 18 цагаас Насиг Дөржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын тайзнаа төлөвлөлнө. Дараа нь тус театрын найруулагч Наранбаатар уг бүтээлийг Улаанбаатар хотод Оросын драмын театрын тайзнаа үзүүлэхээр төлөвлөжээ. Мария Латишева, Доржи Чойдопов, Аист Глобал. Эрхэм үзэгчдээ энэхүү хүрээнд мэдээний хөтөлбөр өндөрлөж байна. Та бүхэндээ хөтлөгч Мөнх баяр баярлалаа. Баярлалаа. Баяртай.